Сайн мэцхан уу, Камжаа ТV байна. Солонгост гэрлэлтийн визээр орж ирсэн Вьетнам эхнэрүүдийн тухай ярьдаг ютубер залууд 2025 оны 4 сард нэгэн эрэгтэй хандсан. Гёнги аймгийн Намянжу хотод амьдардаг энэ эрэгтэй 1983 онд төрсөн. Хуваараа хоолны бизнес эрхэлдэг ерөнхийдөө сүүлийн 9 жилийн турш хятад хоолны газар ажиллаж байгаа ийм хүн байгаа. Энэ эрэгтэй 12 жил үерхсэн солонгос эмэгтэйтэйгээ гэрлэх гэсэн боловч хоёр талын ар гэрийн эсэргүүцэл маш их байсан учраас цаг хугацаа өнгөрөх тусам хосуудын харилцаа улам муудаж яваандаа хоёр тишээ болсон юм байна. Өөрөө 83 оны 40 гарсан залуу болохоор элэг бүтэн тогтсон амьдралтай болохыг их хүсэжсэн ч эмэгтэй хүнтэй уулзаж танилцах боломж бага, хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байсан болохоор гадаад ихнээс зуучлах товчоонуудыг судалж эхэлсэн гэдгийг хэлсэн. Залуугийн эргэн тойронд Вьетнам өсгөөтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа танилуд байдаг болохоор 3-4 зуучлалын агентлагийг судалж очиж уулзахад тэр хүмүүсийн санал болгож байгаа хэлж ярьж байгаа нөхцөл нь маш боломжийн санагдсан учраас Вьетнам ихнэр зуучлуулахаар болж Вьетнамд очсон. Онгоцны буудлаас дөнгөж буудалтай байрлаад ачаагаа задлаад удаагүй байхад агентлагийн зуучлагч ирж бүсгүүчүүдийг харуулахаар Вьетнам дахь салбар агентлаг руу дагуулж авсан. Очоод харахад солонгос хүнтэй гэр бүл болох хүсэлтэй 15 бүсгүй ирснээс нэг дугаартай эмэгтэй энэ хүнд маш их таалагдсан байгаа. Яг гэвэл солонгос хэлээр бага зэрэг ярьдаг, бас анх уулзах гэж хэрэгтэй өөрийнхөө бичиг баримтуудыг бэлдээд аваад ирсэн нь таалагдаж шууд тэр эмэгтэйг сонгосон. Эхнэрээ сонгосныхоо дараа маргааш нь эхнэр талын аав ээжтэй мэдлэгээр гэрт нь очиж уулзаад тэр оройдоо бүсгүйтэй гадуур зугаалж болцсныхоо дараа шууд солонгост буцаж ирсэн. Яг энэ эмэгтэйтэй гэрлэхүү байх уу гэж эргэлзэжсэн ч гэсэн агентлагийн зүгээс үнэхээр боломжийн зөв сонголт гэж ятгах эхлэхэд нь Вьетнамд ирээд 5 хоногийн дотор шууд гэрлэнэ гэдэг байж боломгүй зүйл шиг санагдсан учраас за би Солонгост байжгаад сарын дараа буцаад ирээгээд явсан юм байна. Ер нь бол агентлагаар дамжуулж Вьетнам эмэгтэйтэй очиж танилцаад гэр бүлтэй нь уулзаад Вьетнам талд хурмаа хийгээд эхнэрийнхээ визийг мэдүүлчихэд ирэхэд бол 7 хоногч болдгоо байна. Сарын дараа нөгөө эмэгтэйтэйгээ гэрлэхээр шийдэж 2022 оны 10 сард буцаж Вьетнамд очсон. Гол нь ингэж их удаан бодож эргэлзсэн шалтгаан нь эхнэр болох гэж байгаа Вьетнам эмэгтэй нь 2001 оны охин байсан. Энэ танилцаж гэрлэх үйл явц 2022 онд болсон гэхээр тухайн үедээ дөнгөж 21 настай, эрэгтэйгийн хувьд бол 39 настай. Хоорондоо 18 насны зөрүүтэй байсан учраас нэлээд бодож эргэлзсэн байгаа. Хэрвээ Вьетнам эмэгтэйтэй гэр бүл болохоор шийдсэн бол заавал шалгаж үзэх ёстой 5 зүйл байдаг юм байна. Нэгдүгээрт биеийн дээр нь шивээс байгаа үгүйг мэдэх, хоёрдугаарт Facebook хаягийг нь шалгах, гуравдугаарт яг Вьетнамда гэрлэх ёслол хийх эсэх тэр хурим дээр эмэгтэй талын гэр бүл, ах トゥ хамаатан садна нь олноороо оролцож байгаа үгүйг сайн харах хэрэгтэй. Дөрөвдүгээрт өмнө нь солонгос хэлний шалгалтанд бэлтжижсэн эсэх, 5-дугаарт гэрлэлтийн виз гарч Солонгост ирэх хүртлээр буюу Вьетнамд үлдсэн байх хугацаанд их хэмжээний мөнгө нэгж гинэ үгүй юу гэдгийг анзаарч анхаарах хэрэгтэй гэдэг юм байна. Харин энэ эмэгтэй хувьд биенийхээ хөл, хүзүү, цээж гээд 3 газараа шивээстэйсэн. Энэ тал дээр нэг зүйл хэлэхэд бүх шивээстэй эмэгтэй хүн муу муухай гэсэн үг биш. Зүгээр Вьетнам эмэгтэйтэй гэрлэжсэн солонгос эрэгтэйчүүд хамгийн түрүүнд шивээстэй л бол хизээч битгий гэрлэлээрэ гэсэн сануулга маш их явдаг юм байна. Бас энэ эмэгтэй өөрт нь ямар ч Facebook хаяг байхгүй, огт ашигладгүй гэж хэлжсэн. Яг нэг хүн заагаад өгсөн юм шиг эрэгтэй солонгос руу буцсны дараач байнга холбоотой байж маш гинэн цайлхан найрсаг үгнүүдийг өдөр болгон хэлж нэг тийм сургагдсан мэдрэмж төрж яснаа энэ залуус ярьжсэн. За 2022 оны 11 сард танилцаад ердөө сарын дараа Вьетнамд буцаж очиж яг Вьетнам ёс зүйн дагуу хурмаа хийгээд хурманд эмэгтэй талын аав ээж, ах トゥ нар хөр шайлууд гээд зочид маш идэвхтэй олноороо оролцож байсан учраас тэр байдал эрэгтэйд үнэхээр их ихтгэл төрүүлж чадсан. Мөн эхнэр болж байгаа эмэгтэйгээ өмнө нь солонгос хэлний топик шалгалтанд бэлтжижсэнийг нь олж мэдсэн. Хэрвээ энэ шалгалтанд бэлтжижсэн бол өмнө нь солонгос хүнтэй гэрлэхээр сүү тавьж байсан эсвэл уулзж байсан байх магадлал өндөр байдаг юм байна. Гэхдээ эмэгтэй бол би угаасаа солонгос руу сургуулж авах хүсэлтэй байсан ч ар герман мөнгөгүй учраас солонгос хүнтэй сууя гэж шийдсэн. Тийм болохоор зүгээр л бие дааж сурч байсан юм аа. Бас Вьетнамд байдаг солонгос компанид офисын ажил хийдэг байсан гэдгийг хэлсэн. За Вьетнамд хурмаа хийснийхээ дараа нөхөр төрүүлж Солонгост ирээд эхнэрийнхээ виз гарахыг хүлээх оронд эмэгтэй бол мэдээж Вьетнамдаа үлдсэн.
Энэ хооронд мөнгө их хэмжээгээр нэхэж байсан эсэхийг асуухад шууд мөнгө явуул гэж нэгтэхгүй байсан ч гэсэн хаяа ээж өвдөөд аавын бизнес хүнд байдалд орчихсон ийм тийм асуудал гараад мөнгө хэрэг болох юм шиг байна. Гэхдээ энэ эрэгтэй огт төрүүлж дуурч өгөх туслах талаар хэлдэггүй байсан болохоор тэгсгээд яриа болчдөг байсан байгаа. Гэхдээ шүд өвдөөд хэцүү байна ахуулах гэсэн гэхдээ сая 2 сая вон бол эмнэлэгт үзүүлж эмчлүүлээрэ гэд явуулж байсан мэлээ. Гэхдээ Солонгост ирснийхэн дараа амнаас нь эвгүй үнэр гараад ахаар нь шүдний эмнэлэгт дагуулж очтол шүдэндээ эмчилгээ хийлгээж эсвэл шүдээ ахуулж байсан ямар ч уул мөр байгаагүйг нь мэдэж авсан. Тэгэхээр худлаа хэлж мөнгө авсан болж таарч байгаа. За виз нь гарч Солонгост ирэх хүртлээр эхний 3 сард энэ эмэгтэй эрэгтэйд үнэхээр сайн хандаж энэ дэлхий дээр баг энээс илүү сайн эмэгтэй хаанч байхгүй гэж бодох хэмжээний байсан. 2023 оны 3 сард албан ёсоор Солонгост орж ирж эрэгтэй онгоцны буудлаас эхнэрээ тосож авсан. Солонгост очихороо аль болох хурдан хүүхэдтэй болно, ээжид чинь сайн хандна гэж амарч байсан нөгөө Вьетнам эхнэрийн хандлага бүр 180 градус өөрчлөгдсөн гэж хэлж болно. Солонгост ирснийхээ дараа нөхрөөсөө зайгаа барьж ажлаа тараад гэртээ ороод ирэхэд нь байнга л завгүй дүрсэгдэг болсон. Нөхрийн ажил бол орой 4-өөс шөнийн 1 цаг хүртэл ажилдаг байсан. Тараад ирэхэд нь байнга угаалгын өрөөнд усанд орох, арьсаа арчлах эсвэл өрөөндөө ороод хичээлээ хийгээд суух ч юм уу өдөр болгон байнга адилхан байдаг байсан. Байнга л нэг юма хийгээд байж байгаа эхнэрээ хараад баг зэрэг хардлага төрснөө бол энэ эрэгтэй нуугаагүй. Гэхдээ эрэгтэй ажлынхаа хажуугаар 9 сард Солонгост хийх хурим ах дүү нартайгаа танилцуулах үйл ажиллагаанд бэлдээд ямар ч завгүй байсан болохоор энэ байдалд нь анхаарал хандуулах сөхөө ер нь байгаагүй. Солонгост хийсэн хуримдаа бүхэл ах дүү, найз нөхөд ажлын хамт олноо ураад эхнэр нь ч гэсэн хинээс ч илүү үзэсгэлэнтэй маш сайхан хурим болж өнгөрсөн. Хосууд Балсарынхаа аяллаар Вьетнам руу аялж эхнэрийнхээ гэр бүл, найз нөхөдтэй зугаалж олон сайхан дурсамжийг бүтээгээд ирсэн боловч Солонгост буцаж ирснийхээ дараанаас эхнэр нь давсаг орчмоор хүчтэй өвдөөд байна гэхээр нь өвчин намдах юм авч өгсөн ч өвдсөн хэвээрээ байна гэсэн болохоор эмнэлэг дагуулж яваад шээсний шинжилгээ хийлгэхэд маш олон төрлийн тодруулах юм бол 4 төрлийн бэлгийн замын халдвар төвчин илэрсэн байгаа. Бүр нөхөр нь хүстэл адилхан халдвар авсан байсан. Агентлагаар зуучлуулж гэрлэхийн өмнө эмэгтэйн зүгээс бүрдүүлэх материал дээр мэдээж бэлгийн замын халдвар байгаа эсэхийг нотолсон эмнэлгийн бичиг 2-3 чудаа авч шалгасан байсан. Тэгвэл гэрлэхээс өмнө байхгүй байсан энэ халдварууд хизээ хаанаас гарч ирсэн бэ гэдэг асуулт гарч ирсэн. Нөхрийн хувьд бол эхнэрээсээ өөр ямар ч хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэдэг байр суурин дээрээ 100% бат зогсожсэн. Ямар ч тач хоёулаа эмчилгээ хийлгэж эхэлсэн ч гэсэн энэ яах аргагүй Солонгост ирсний дараа авсан өвчин гэдэг нь гарцаагүй гэдэг бодолтой нөхөр нь итгэлтэй байсан учраас ер нь намайг ажилдаа явсан хойгоор юу хийгээд байгаад нь гайхаж хардаж эхэлсэн ч гэсэн энэ асуудлыг асууж хэрүүл үүсгэхгүйгээр зүгээр нүдэн анаад чимээг өнгөрөхөр шийдсэн. Яагад гэвэл эрэгтэй ээж нь хүнд өвдөөд дээрээс нь зүнх үйл явц эхэлжсэн болохоор ээждээ илүү анхаарал хандуулах шаардлагатай байсан. Ингэж ээжигээ эмнэлэгт хүргэж өгч эмчлүүлж явж байхдаа автомашины осолд ороод өөрөө бас эмнэлэг твтэх шаардлагатай болсон. Тэгэхээр эхнэр бол маш их цагийг гэртээ ганцаараа өнгөрүүлсэн гэсэн үг болж таарч байгаа. 2023 оны 10 сард эхнэрээс нь бэлгийн замын өвчин илэрсний дараа хоёулаа эмчлүүлж өөр ямар нэгэн асуудал гарахгүй энэ хоёр хүний гэрлэлтийн амьдрал 1 жилийн турш хэвийн үргэлжилсэн. Нэг өдөр эхнэр нь цагийн ажил хамт хийдэг эгч нартайгаа хоногоор зугаалгаар явахаар болсноо хэлсэн. Явахдаа байн видео кол хийн бас эгч нартайгаа ахуулсан зургаа явуулна гэж хэлсэн болохоор нь нөхөр нь заа гэж явуулсан ч гэрээс гарсан цагаас ахуулаад утсаа нэг ч аваагүй. Уцаа авахгүй бүр 2 шөнө 3 өдөр явчаад ирэхэд нь нөхрийн уур хилэн үнэхээр дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. Эрэхт нь шууд утасныхаа кодыг гаргаад надад өгөөд гэхэд эмэгтэй бүр бөөн шуугаан дэгдээж орилж хэрэлдэж эхэлсэн байгаа. 동영상 찍고 있어. 저로 가. 내 핸드폰! 핸드폰 줘! 너 핸드폰 보여주기로 했잖아. 그럼 너 머리 줘! 너 거짓말했잖아. 안 해! 그런다면 내 거잖아! 너무 가는데! 사진 보여주고 다 보여줘. 줘! 오픈해야 된다니까. 줘! 왜 열어봐? 나 폰에 줘. 왜 안 봐? 왜 봐? Утсаа үзүүлэхгүй гэж өхөн хатан эсэргүүцэж бүр амиа хотлон гэж шатнаас үсрэх гээдсэн болохоор мэдээж эцэст нь уцыг үзэж чадаагүй. Хичнээн хараагүй ч гэсэн ойлгомжтой байсан нэг зүйл нь энэ хүн эгч нартайгаа аяллаар яваагүй юм байна. Энэ уцанд миний үзэж болохгүй зүйл гарцаагүй байгаа юм байна гэдг нь ойлгомжтой болсон. Тэр явдлын дараа маргааш нь ажлаа тараад ирэхэд эхнэр нь гэрээсээ явчихсан байсан.
Яг тодорхой хэлэх юм бол Вьетнам эхнэр Солонгост анх ирснээсээ 18 сарын дараа буюу жил 6 сарын дараа тэр гэрээс зөгцсөн. Энэ хамт байх хугацаанд нөхөр нь өөрийнхөө чадах хэмжээгээр хамгийн сайнаараа хандаж юугаарч дутаахгүй хүссэн болгоныг нь хийж өгдөг, авч өгдөг, бас Солонгос хэлийг сайн сурмаар байна гэхтэн их сургуулийн хэлний бэлтгэл хүртэл явуулж хамтдаа хичээлдэг байсан. Гэтэл нөхрөө хаяад гэрээсээ явсан байгаа. Эхнэрийнхээ өрөөг харуулхад хувцас хэрэглэл, гоо сайхны хэрэгсэл гээд бараг бүх юм орхиод humгүй зөгцсөн байсан. Хичнээн гэрийнхээ нууц кодыг сольсон ч нөхрөө ажилдаа явсан хойгуур нь хаяа ирж мастер картаа уншуулж орж ирээд хэрэгтэй зүйлээ аваад явдаг байсан байгаа. Яг ийм ирж очин байдалтай 2024 оны 10 сар хүрсэн. Уцаар залгах болгонд эхнэр нь уцаа авдаг байсан болохоор яг ч ор сураггүй алга болчлаа гэж цагдаад мэдэгдэх боломжгүй. Дээрээс нь цаг агаар хүтэрч эхэлсэн болохоор эхнэр нь гадуур хувцас шинээр авах гэхээр мөнгө их орох гээд байна гэд яг хэрэгтэй зүйлээ авах болохоор ирж очин байгаад заримдаа нөхөр нь өөрөө хувцсыг аваач өгдөг байсан. Энэ нөхрийн төрсөн эх чинь нөхцөл байдлыг анзаараад юу болоод байгааг нь асууж эхнэрийг чинь олж очиж уулзъя гэдэг санааг анх гаргасан. Гэтэл Вьетнам эхнэр нь эгчийнхэн дэлгүүрийн хажууханд 500 м ч хүрэхгүй зайд амьдарч байгааг нь олж мэдсэн байгаа. Нөхрийн эх чинь дэлгүүртээ байж байхдаа ер нь анзаарч эхлээд нэг өдөр Вьетнам эхнэрийг нь буюу бирээ явж байгааг нь дэлгүүрийнхээ ойролцоо газраас харсан. Дэлгүүрийнх нь ойр хавьд амьдардаг гэдгийг мэдчихэд ажиллаа тараад шууд явахгүй тэрүүгээр явах нь гэж хүлээж хардаг, дагдаг болсон. Гэтэл нэг өдөр үүрээр нэг цагаан Теслатай залуу байрных нь гадаа ирж зогсоход Вьетнам эхнэр очиж тэр залуутай үнсэлцэж тэврэлдэж байгааг нь нөхрийн эгч бүгдийг утсандаа бичиж авсан байгаа. Хичнээн очоод үстэй даммаар байсан ч төвчж яг араас нь машинтай дагаж нэг байрны гадаа очиход яг адилхан тэр байранд амьдардаг хүн шиг хамт лифтэнд сууж дагсаар агаад залуугийн гэрээг мэдэж авсан. Ингээд залуугийн гэрт байхад нь эгч нөхөр хоёр нь шууд явж чадсан байгаа. Нууц амраг залуу хаалга онгойлгоход нөхөр нь шууд хаалганы араас гарч ирээд намайг хэн гэдгийг мэдж байгаа эцтэй танаа гэрт манай эхнэр байна гэд шууд Сүжонга чамааг энд байгааг мэдчихээн гараад ир гэж дуудсан. Би чамд гомдол гарах уу эсвэл надтай ярилцах уу сонгох гэж залууд хэлэхэд тэр залуу Вьетнам найз охиноо ийм нөхөртөө байсан гэдгийг огт мэдээгүй байснаа хэлэхэд цаанаас нь юу вэ гэд эхнэр нь гараад ирсэн. 그 앞을 가로막은 한 남자. 뭔지 알죠? 과연 이건 무슨 상황일까요? 저 나와. 씨 남편이에요. 어? 씨 남편이다. 유성 나와. 소장 받으실래요? 얘기 좀 하실래요? 저 갈까요? 아니면 제가 소장 보내드릴까요? 선택하세요. 빨리 나와. 다 알고 왔으니까 나와. 그리고 빼꼼히 얼굴을 내민 한 여자. 뭐야? 빨리 나와. 나오라고. 무슨 상황이에요 지금? 번역하시는 분 오고 있으니까 나와. 그리고 실체를 드러내는 베트남. Нөхрийн эгч нь эхнэрт нь хандаад одоо орчуулга хийж өгөх хүн ирж байгаа болохоор гараад ирээ. Гадаад оюутан гэж шинэ найз залуугаа хуурч нөхөртөө хурмын визээр Солонгост орж ирсэн гэдгээ огт хэлээгүй байсан юм уу гэд тэнд баг зэргийн үүмэн шууган болсон. Хичнээн тийм зүйл болсон ч гэсэн тэр өдрөө Вьетнам эхнэрээ гэртээ буцааж дагуулж ирэхэд шинэ найз залуу нь араас нь мессежээр шууд надаас салмаар байна гэдгээ хэлсэн байгаа. Өмнө нь бүр 2 шөнө 3 өдөр уцаач авахгүй алга болох үеэсээ л энэ залуутай уулздаг байсныг нь уцыг нь харсан нөхөр нь мэдэж авсан. Тэр залуутайгаа аялж зугаалж буудалд байгаа бичлэг зурагнууд нь ил болсон байгаа. Хамгийн цочирдмоор зүйл нь нөхөр нь тэр залуугаас эхнэртэй нь яаж танилцсныг асуухад массажны газар биеийн үнэлдэг байхад нь байнга очиж уулздаг, байнгын үйлчлүүлэгч нь байсан. Тэгээд гадуур уулзаж дотносоод үерхэж эхэлсний хэлдэг. Бүр Солонгост ирээд удаагүй байх үеэсээ л нөхрөөсөө нууцаар массажны газар биеийн үнэлжсэн болохыг нь мэдэж аваад тэр бэлгийн замын өвчин хаанаас гарч ирсэн нь тодорхойлсон. Шинэ найз залуудаа хаягдсныхаа дараа Вьетнам эхнэр нөхөр дээрээ буцаж ирж нөхрөөсөө өөрийг нь уучайлж дахин боломж олохыг өвдөх сүгдүүд гуйсан. Мэдээж нөхөр нь энүүдад яагаад ч уучлаагүй. Массажны газар ажиллаулдаг байсан захиралтай нь уулзахад эхнэр нь үйлчлүүлэгчтэйгээ гадуур уулзаж тусдаа мөнгө авдаг байсан талаар нь бүр маш их залуучуудтай уулздаг байсан талаар нь хэлсэн. Бас захирал нь Excel файлаар хадгалсан эхнэрийнх нь авсан мөнгө ажилласан цагийнх нь бүртгэлийг хүртэл харуулсан байгаа. Тэгэхэд жилийн дотор нийт ажиллаж унтсан залуучуудын тоо барагцаагаар 600 холт авсан байсан. Мөнгөний төлөө сүнсээ зархаас ч буцхааргүй байсан нь харагдаж байгаах. Тэр массажныхаа газрын хажуугаар бас өөр биеийн үнэлэх ажил хайсан зар дээрээ заавал шөнийн 1 цаг хүртэл ажиллана гэж бичсэн байсан нь ямар учиртай вэ гэхээр нөхрийнх нь ажил шөнө 12:01-ээс тардаг болохоор яг тархаас нь өмнө ажиллаа дуусгаж сүүлчийн үйлчлүүлэгчээ 9 цаг гэж аваад гэртээ ирдэг байсан байгаа. Нөхөр нь эхнэртээ чи яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэхэд ээж ихч мөнгө явуул гээд байгаа. Олсон бүх мөнгөө би бүгдийг Вьетнам руу явуулсан гэд
ингээд харна ямар хүний ээж охиноо биеэ үнэлгэж яд юм бэ гэд бүх картныхын түүгийг харахад гэрлүүгээ нэг ч төгрөг явуулаагүй байсан. Таны оронд мөнгө авч хүнтэй унтах зүгээр байж магадгүй ч эн чин Солонгос орон энд биеэ үнэлнэ гэдэг аимшигтай гэмт хэрэг гэж анхааруулад бас чиний хийсэн бүх энэ бузар муу мухай зүйлийг уучлах болохоор чи миний хоолны газарт ажиллаж ажилд тусал гэж хэлсэн. Өдөрт 5 цаг ажиллаад 75,000 вон өгье гэхэд би гадуур өөр ажил хийгээд дургуутсан. Би чамайг араар тавьсан гэж шүүхэд өгөх юм бол би доод тал нь надад нөхөн төлбөрийн мөнгө 30 сая вон өгнө. Дээрээс нь гэрлэлтээ цуцлуулж Солонгосоос хөөгдөн гэж маш ойлгомжтой тайлбарлахад би биеэ үнэлээд чамд нөхөн төлбөрийн мөнгө өгье гэсэн байж боломгүй зүйл өөдөөс нь яриадсан. Тэгсэн ч гэсэн хүчээр хоолны газар руугаа дагуулж явж ажиллуулсан ч юу ч хийхгүй байнга хэрүүл өдөж бүр нөгөө явуулдажсэн залуу руугаа өөрийнхөө зургийг явуулж дахиж харьцаж эхэлсэн. Тэрийг нь мэдчихсэн ч гэсэн аммаар байна гэсэн бүх юмыг нь авч өгөөд сайн хандахад эргүүлээд өөртөө ч гэсэн сайн хандчихсэн болохоор бас л насан баг байна. Би ч гэсэн их ганцаардуулсан байх, мөнгөөр дутаасан байх гэд нүдэн анаад өнгөрсөн. Ингэж явсаар 2025 оны 3 сард ээж эгц дээрээ нэг очичоод ирмээрэн гэхэд нь Вьетнам орох онгоцны билет аваад явуулсан. Тэгэж явуулахынхаа өмнөх нь эхнэрийнхээ утаснаас нөгөө залуутай ахуултан зураг харьцсан мессежүүдийг хараад энэ хүн хизээж өөрчлөгдөхгүй юм байна гэж ойлгоод явхаас өмнө гадаад иргэнийх нь үнэмлэхийг нууцаар авч үлдээд явсныхан дараа шүүхэд өгсөн байгаа. Тийм болохоор энэ эмэгтэй дахиж нөхрийнхөө тусламжгүйгээр хизээж Солонгос руу орж ирж чадахгүй ийм байдалд орсон гэж бодтол иргэнийхээ үнэмлэхний хуулбарыг онлайнаар аваад нөхрөөсөө нууцаар Солонгост аль хэдийн ороод ирсэн нуугдчихсан байгаа. 3 сарын 2-нд Вьетнам руу явцаад 29-нд нууцаар ороод ирсэн. Одоо 9 сард визнийх нь хугацаа дуусах юм байна. Вьетнам эхнэрийн хийсэн гэмт хэрэгүүдийг дүгнээд харах юм бол хууль бус биеэ үнэлэлт, бэлгийн замын өвчин тараасан, ловрын гэрлэлт хийсэн буюу Солонгост ирж биеэ үнэлэхийн тулд хуурамч гэрлэлт хийсэн байгаа. Энэ ютуберт хандсан шалтгаан нь энэ нэмэгтэн нэр зургийг ил болохгүй бол маш олон хүн хохирно, хууртаж өвчин авна. Би зүгээр ч нэг салахгүй мууг нь үтмээр байна. Хизээч сайн сайхныг хүсэхгүй байна гэдгээ нөхөр нь хэлсэн. Энэ эхнэрийн нэрийг Хён Бен гэдэг нөхөр нь одоо цагдаад өгсөн шүүхэд өгсөн байгаа болохоор хэрвээ баригдах юм бол альбтан хөөгдөн бас харлаж агаад баригдах юм бол Солонгосын шоронд тодорхой хугацаанд сууж агаад хөөгдөх ийм ирээдүй хүлээж байгаа юм байна. За өнөөдрийн хэрэг маань энэ түрээд өндөрлөж байна. Өшөө олон болсон бодож авдал тайлагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл цөөхтөө subscribe болон хонх лайкад дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.